За метрон цуцаа явж байна. Далаа доогуур явдаг юм шиг байна. Би сая энэ нөгөө эргээс нь метро барьсан. Тэгсэн чинь сая ганц буудал яваад шууд энэ эсрэг талд нь гараад ирлээ. Хүмүүс ингээ очрлоо ингээд тэг явцгаачдаг байна. Айгуу соёлтой. Нилээн гүн газар доогуур байдаг юм шиг байна. Бараг 3 дахь юм цэглэн шатаараа дээшээ өгсөж байна. Дээшээ гарахын тулд. За одоо ингээ явсаар агаад гарах гарцсан дээр ирсэн байна. Тэгээд зүгээр миний ингээ Солонгос олон улсын MasterCard. Тэгээд тийм цэнхэртэй хэсгээр нэрх хэвээр энэ чи Visa, Union Pay, Master гэсэн хэсгээр ирээд. За ингээ дараа донгоочж байна. Тэгээ ороход нэг багахан мөнгө аваад гарахт нь аль буудалд бууснаас нь хамаарад ингээд үлдэгдэл мөнгө нь гардаг юм шиг байгаа. Тэгвэл түрүүн орж ирэхэд 15 хүн боо авсан байсан. Тэр нь монголоор одоо 30 төгрөг юм уу 30 40 төгрөг л авсан. Тэгээ гарахт нь ингээд хэр удаан хоол ашиглаж ингээд хэр удаан ингээд метрогоор явснаар хамаарад гарахт нь үлдэгдэл мөнгө нь гардаг юм шиг байгаа. Би одоо данснаас хэдэн төгрөг гарсан байна. Шалгаадах юм. Данснаас минь нэмж мөнгө гараг бах юм. 15 хүн вон гараад 15 воноор явна гэж байх өсгөл Visa ямар нэгэн карт нь өнгөө идэх юм болов монголоор 40 төгрөгөөр гайхаалаа. За ямарч ингээ гэрхэн докомор гарч байна. Өндөр баярлаа. Одоо дараагийн миний газар бол Monster Building гэдэг нэг амар шигүү байрлаж амьдардаг тэр барилга руу явж байна. Тэрийг үзээд ер нь бас нэг зорилго маань биелж байгаа маа энэ Хонконгд ирсний. Очиж үзье. Хүмүүс жуулчд бол тасардгүй. За нэг кофе сэндвич аваа цаашаа явъя даа. Тэгвэл жоох өсөөд. Өглөөний сет гард юм байна. $27 гэж байна. Тэгээд $10 чинь $4,500 хавцаа гэдэг. Окей, thank you. Yeah. За алдарт Монгол барилга минь харагдаж байна да. Monster Building гэдэг энэ хараа. Би энэ хоёрын алийг зааж юм. Гэхдээ би алийг гэдгийг сайн мэдэхгүй байна. Доор нэгэ зах байдаг юм байна. Нилээн бүгдлүү шигүүл харагдаж байна. Ингээд харуул. Transformers дээр хэддгээр анги дээр нөлөөд роботууд орж чинь ингээд тултж барайл. Яа тэгээд үнэн өссөн гэж ярьдаг. Гэхдээ яг энэ мөн үү? Дахиад энэ ч нэг хаягн дээр Google Map дээр өөр хаяг заагаад байна. Тийшээ нас явж үзье гэж бодож байна. Ямар тийм сүрхийл харагдаж байна да. Бүх хувцснуудаа гадаа үлдцгөөч. Энэ юм байна да. За нэг зурсан газартаа ирсэн муугаг харж байгаа. Ийм өндөр, ийм шигүү барилга байна. Ингээл хүмүүс айгүй их зураг мургаад аруулахаар ирцгээсэн байна. Хүмүүс айгүй их зогсож байна. Харагдчихсан юм. Нилээн өндөр юм байна. Ойр аваар нь жижиг стажиг юм Indian Store гэж энэ хоолны газар байна. За харагдаж байгаа мэдэхгүй байна ямар ч сан. Ан дээрээ бол нилээн шигүү харагдаж байна. Хүмүүс нь ингээд хувцснуудаа гадаа үлгцгөөчж ерөөс. Нэг цонхон л орон нэг айл юм шиг байна. Энийг хар. За хүмүүс нь шатан дээрээ зургаад оруулж байна доош. Чинээс яг битүү хүмүүс байна. Яг энэ өнцгнөөс ингэж авдаг шинжтэй. За амарч хитэн зураг даруулаад авлаа. Нүдээр харлаа. Яг энэ гол хэсэгт Transformers-ийн роботууд орж ирж тулалдаад хоорондоо. Тэгэхэд яг энэ тэрнээс хойш энэ барилга алдартай болоод тэгээд сарын түрээснийх нь үнэн нэмэгдээд барилгынх нь бас үнэн нэмэгдсэн гэсэн. Ахаа манайх оруулах нэг хуучны баг манай нэгдүгээр оруулахын байрнуудыг жоохон шигүү хөлбөрлөх шиг байх юм тэгээд яагаад алдартай Хонконгийн газар нутаг багтаа тэгээд ингээ байрны үннийг хөөрөгдөл тэгээд ийм жижигхэн орчинд ингээ амьдардаг гэдэг нь дэлхийг
дэлхийд ингээд мэдэгдснээс хойш ингээд сонирхолтой болоод жуулчид ингээд тасардгүй байх л да. Битүү хүмүүс ирээд зураг мургаад оруулцгаан чина. За нэг юм хувац. Тэгээ дрон бол ерөөс хөөргөж болдгоо мэн. Би дроноо нэг ч хөөргөх боломжтой газар болсонгүй. Шал дэмий үүрэл явах хэрэгтэй. Энэ шоу хажууд нэг сэндвич идсэн чинь намайг. Wow, it's cute. Хоол нэхэд өрлөөд болтгоо. It's so big. Энэ томдоод их хоол ихтэй дах шиг байна. Яваад өгөхгүй мах та хараад өгдөө шүү. Дуу гаргаад хоол нэхэдсэн. Ямар хөргий. Тот. Энэ гадаад хүн дэлгүүр ажилладаг тэгээд үүдэндээ ингэ тот хийжээд юм. Ингээ үүрэндээ яваад орчтой юм. Ямар хөргий. Энийг задлсан ч хажуу зүгэн дээр яг ингэж дуурай хоол нэхэд идэв. Над руу арчаад ингэ тонгоогоо тараад. Тэгээ хоол өгч болохоо шүү гарч ирээд чинь. Oh really? Can I record a little bit? It's not in maybe interesting. Being a Shin Pakistan ажиллаад дэлгүүр ажиллуулж юм байна. Say hi bro like. Yeah. Төрж өссөн гинэ. Тэгээд ахын Солонгос руу явж одоо ажиллахаар бол яадаг бол гэж асууж байна. Тэгээд энэ ч ингээд дэлгүүр ажиллуулт юм байна. Нөгөө нэг алдартай барилга. Тэгсэн чинь манай хүн хэлж чинь хүмүүс андуураад ирээд байдгаа. Энэ яг гол барилга нь биш хажууд байгаа нь илүү үзэсгэлэнтэй хүм яг гол барилга нь хажууд байдаг гэнэ. Тийшээ нь явж үзээд байгаа гэж бодож байна. Тэгээд хальт яриа өрнүүлээд өгч байна. За ингээ хоёр зэрэгцээ байдаг маань энийг гол барилга нь гэдгсэн. Тэгээд нэг ялгаагүй мэнэ балконуудын шаар улаан тэрнгээрэл юм болов. Ялгаа байхгүй л мэнэ. Хүмүүсийн хөл бол тасардгүй мэнэ ингээд оочрлоо олцчихсон. Орцнууд нь төгжээтэй ингээд зөвхөн ингээд картор онгод юм байна. Фотогшоо нь орж үзье гэсэн чинь. Тэгээд ерөөсөө зураг бичлэг ерөөсөө болтгүй юм шиг байна. Үүдэнд нь ямар нэгэн хамгаалагчуд байна. Тэгээд камертаа ер нь гадны жуулчин маркийн хүнийг ерөөсөө ойртохгүй. Намайг сая зүгээр хажуугаар нь явсан чинь ингээд ажаал хараалаа. Доторхын уул нь бичих санаатай байсан. Тэгээд хүмүүс амьдардаг газар нэг юм уу үзэж байгаа юм шиг шиг. Гаднах нь хараалцсан чинь да. За ингээд ардаасаа ийм байт юм байна. Тэгээд ингээд хоёр блоктой уртлаасаа ингээд цаашаа ингээд П хэлбэр ингээд хоёр үетэй юм байна. Ингээд сүүл үеийн барилга, эсрэг талд нь ингээд хуучных нь барилга хамттай байт юм байна. Нүсэр том юм байна. Хэдэн жил болж байгаа барилга юм бол тоо.牛筋加魚片河，牛筋加魚片。呢個就班沙嚟嘅。呢個食呢個牛肘呢個咩嚟？牛肥牛啊！走肺嘅你要。肥牛啊！你要食肥牛河啊？買入面。淨片㗎，淨啊，唔好淨嘅喎。係。等陣 just a minute，just a minute。just a minute，佢而家都講啊，等一等啊。係，喂，我要食呢個肥牛。This one? One, yeah. This one noodle. Yeah. Okay. Maybe first eat after. Yes. After. You drink Okay. your Drink. drink ít đó là lemon tea coffee嗰啲Coca-Cola. Lemon water. Lemon water thì lấy được lemon. Your hot. Cold. Okay. Yeah. One lemon water. One this boiling beef. Yeah. Finish. Yeah, okay. Yeah. 佢要一杯凍檸水，一個灼。肥牛即係灼啦，你哋食。Good menu. Okay. 灼嗰個面，你 OK？ Okay, thank you. No iPhone this one。 Oh, okay. Okay. 你俾條線我啦。 USB. OK。 Okay. 兩位有。За хоол маань ирсэн. Нэг 13-4 мянган төгрөг юм уу? Энэ нэг 4-5 мянган юм уу? Ремонтоос. Хоёр харагдаж байна. За энэ амтлагч юм шиг байна. Ингээл хийх л байл.
Тэгээ ингээ үхрийн магтаашил. Хүмүүс амар их орж ирдэг газар байна. Дажгүй автартаа газар шиг байна. Oh yeah. Oh, okay, thank you. Эмэнэр айгүй өөрхөн тусалчих гад чигээд. Хонконг арал дээр байрладаг нэг юм буудал захиаллаа. Харуулъя мини централ гэдэг нэртэй бүр амар хямдхан бахын бус буудлаасаа хотын төв хавцаа байдаг. Энэ одоо ингээ Хонконг аралх гэсэн чи яг энэ авданд байгаа нэг мини централ гэх буудлаа гэдэг юм байна. Монголоор нэг 100 мянган төгрөг. Гэсэн чи бус буудлууд нь бүр аимшигтай хамаагүй бүр хэд дахин үнэтэй байдал энэ буудал ганцаараа нэг үнэн дайжгүй байна. Энэ мини дабл рум гэдэг ийм өрөө 27,000 вон гэдэг. Яг гахаа л юу нөр юм бол тоо тэгээд өнөөдрийн хамгийн хямдхан үн гинэ тэгээд тэгсэн шууд смарт рум гэдэг нь шууд 110,000 вон тэр монголоор шууд 250,000 төгрөг орчим болж байгаа. Тэгээд ерөөсөө пост өөр орчмынхан буудлууд ерөөс монголоор 400-500 байгаад байгаа. Тэгээд тэрнийхээ энэ буудлал руугаа ямар ч авч цүнх мөх байдаг байхгүй. Тэгээд энэ хотын төв рүү явж байна. Дүүчээс очоод харъя да. Гайгүй байгаасаа л явсан. Үнэндээ торс аим шиг юм байх үл гэж хайж байна. Хотын төвд ирсэн байна. Манай буулгын чанаас ойрхон байх хэвээр. Барилгууд, энэ хөдөлгөөн, зохион байгуулалт бол амар юм аа бүгд л хосолж байна. Энэ зохион байгуулалт, энэ замын хөдөлгөөн, энэ доогуур нь метро гэл. Энэ олон хүмүүс бүр яг л ингээл нэгэн юм контрол доор ингээл бүр амар бүгд ойлголцоод ингээд хөдөлгөөнд оролцож байна. За буудлаа олсон. Энэ барилга юм байна. Орж үзээ да. Чек нэгээд. Ямар ч сан чек нэ хийлгээд буудлал руугаа орсон. Өрөөгөө үзгээ явж байна. 8 давхар өрөө өгч байна. За Хонконгт 100,000 төгрөгийн өрөө ямар ах нь харцгаая да. Room number 803 гинэ. За өндөр найдвар бол байхгүй угаасаа. Хангалттай юм шүү. Би сүүлд 60,000 төгрөгийн бүр аим шиг буулах болсон шүү дээ нараа. Гэтэ яг цонх байхгүй юм шиг байна. Цонх нь харъя та. Онгойлголооч юм харимтай маань. За цонхоорч явах. Хөөхөн. Гэрлээ насаа. За ер нь унтаал гарах юм чи бас. No window. Гэтэ хөөхөн 0-той маань, дүүштэй маань бүх юм байна, орон байна, данг. Сүүлд ямархуу ирсэн өдөр ямархуу буудал буусныг хараас тэр 150,000 орчим их. Бас энэ бол үнэхээр дайггүй буудлаа. Нэр нь мини централ гэдэг нэртэй газар байна. Хонконг тэрвэр бол бүр хотын төв цай бүр ингээ бүр хайлаг ширээд илгүүрүүд ерөөсөө хамаг үнэтэй том офис байрладаг хэсэг дээр байна энэ буудал. Яа. За, жоохон цэгцэрч аваа гаръя да. Дэлхийн хамгийн өөрт урсдаг шатан дээр ирж байна.
雨天及路面收響電梯時，請緊握扶手及站穩。 Бас жуулчдын ингээд сонгож ирдэг газрын нэг ээ. 多謝合作。 Тэгээд энэ өнөөдөр бороо орсон. Одоо бүх юм амар өнгөлөг байна. 使用扶手电梯时，请紧握扶手及站稳，切勿在电梯上走动。多谢合作。 Энэ авигаа дагаад хоолны газар ингээд уушийн газар ингээд юмнууд аягүй их байна. Тэр дээшээ хүртэл ингээд өгсдөг юм байна. Ямар ч эцс хүртэл яваад үзээ да. Дандаа ингээд барилга дундуур ингээд өссөөрлээ тийм ээ. Гэхдээ ерөөс буцах нь болохоор даан юм шатаар бох хэвээр юм ганцхан өсөг талдаа л байт юм ээ. Тэгээд одоо энэ барилгын болоор ороо явж байна. Би ч гэсэн явуулчлаа хас. Энэ сонирхолтой байна. Хүмүүсийн амьдардаг орон сууцуд байна. Тэгэхээр гоё өөрийн гэсэн vibe тахт юм аа Хонконг. Амар гоё санагдаж байна. Барилгууд нь тэр, гудамжууд нь, машин тэрэг. Явсаар лайн ямарч 10-20 минут явчихв. За ингээд дуусчээ. Хинаас ингээд сонио урагт юм байна. Иви хаанаас одоо ингээд хөрснөөс уулна чийг авч урах хэрэгтэй байтал. Энэ харж байна. Барилга дээр гаагүй. Барилга дагаад хамаг үнсэн ингээ гараад ирсэн. Тэгээ энэ орон сууцны хэсгүүд ах шиг байна ерөөсөө. Өндөр барилгууд байна. Уулын ориглоор ингээ тойроо явж байхдаа хауснууд харагдаадсан. Энэнгээр бол дан ийм өндөр апартментууд харагдаж байна. Тэгээд ер нь доошгоо ингээ жижигхэн далаатайгаа ойртоод дор газар амьдарч байгаа хүмүүс нь за яг нормал энгийн амьдралтай хүмүүс тэгээд нөгөө нэг улсаас олгодог байр ипотекийн зээл олгодог байр мээр нь тэр доод тавиад хавцаа байдаг гэсэн. Одоо яг эрг рүүгээ төхөөд ямар ч нэг бичлэгнээс би л өгч үзсэн. Гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Тэрсөө бүх юм нь маш нарийн төлөвлөгөөгөр хийсэн байна энэ хотыг. Жигэн архитектурын уруу хаан нэлээд шаардсан байна. Ерөөсөө зарим нэг барилгууд нь доор үүд байхгүй. Ерөөсөө гівгийн тодоо тэрийг харагдаж байгаа болыг энэ өндөр барилгын хаалх нь одоо тэнд байх жишээний тэгснээ лифттэй замнаас шууд хазаангуудлаа энэ апартмент руу орж явах жишээний. Тэгээд байрныхаа энэ бүтцүүд гээд бүгд маш онцгой сонирн байна. Маш ухаан шаардсан энэ инженерийн ухаан шаардсан барилга хийж байрлалуудад байна.
ингээл харангууд ерөөсөө ингээл энэ барилгын доороос сүүрэн тавиастай байхад энэ барилгын дээрээс ингээл маш нарийн зохион байгуулалттай хот байна. За одоогоор бол ирсэн байгаа газар бол Хонконгчуудын одоо шөнийн цагаар ингээд гардаг одоо манайхаар хүүхдийн зуг гэсэн үг. Тэгээд тэр гудамжаар нь явж үзье. Баар болоо, хоолны газар, уушийн газрууд бол энэ бүгд ингээд ерөнхий байрладаг гэсэн. Ер нь бол ингээд ихэлсэн байгаа. Ийшээ болон ийшээ гэдэг. Ерөнхий ингээд хөл хөдөлгөөн ихсээд гэж байна. Энэ шөнийн Хонконг бол үнэхээр гоё юм байна, үзэмжинчдэг. За тэгээ яваад үзье та цаашаа. За клуб ингээд пабууд нь ерөнхий энэгээр ингээд байрладаг. Ерөнхий ингээд байна. Клабуудаа ингээд хүмүүс дуудаж байна. Пабуудлах шиг байна даа минийхаар. China bar чинь. All you see is helicopters, paramedics, pick him up, they gon' send him to the doctor. 2 beer. I can choose 2 beer. It's first pay to 88 just. Okay, let's try. So we have 10% charge. Okay, yeah. Where are you from? I'm from Mongolia. Mongolia. Oh, wow. What is your mother language? Mongolia. Mongolia. Yeah. How to say hello? Sambano. Sambano. Yeah, Sambano. Yeah. How to this say, way? Yeah. How to say beer? Beer? Pew. Pew. Yeah. I don't even know where. Not too much people here. It's my first time in Hong Kong. First time in Yeah, I Hong Kong. just You stay in came 3 here alone? days. Yeah, alone. I came here. We got some Hong Kong friends and where did they come from? I don't know. This table. What up? Welcome to Hong Kong. What's up? Oh my God, you did well. It's nice here. Oh, I like this.
Say hi, bro. It's very nice one. Oh, hey, Mongolia. Let's fucking go, Yes, my man. let's go Mongolia. Let's go, Mongolia. Love from Mexico, man. Yeah. In Hong Kong. За шинэ өглөө болсон маань. Бодлого цаг минь болж байна. Яг үндэ болж өгөлийн амьдрмаар байна. Үнэхээр гоё хот, үнэхээр гоё vibe-тай. Амьдралын хэм маяг ч гэсэн гоё юм шиг байна. Гэтэ мэдээж байрны өртөг мөртөг бол дийлдэхгүй. Энд хүмүүс бол тэрэндээ санаа зовж байсан. Энд бол байрны өртөг мөртөг маш үнэтэй. Ер нь бол цалингийнхаа 50%-ийг бараг байрныхоо түрээсэнд өгдөг гэж сонссон. Тэгтээ л яг нэг жил мэл ажиллаад энэ чинь амьдарч үзмээр санагдаж байна. Oh. Одоо бүр энэ амар таалагдж байна. Гадаадууд маш их явж байна. Яг ингээд оршин суудаг шинжтэй хүмүүс. Энд яг ажиллангаа амьдардаг гадаадууд их байдаг юм шиг байна. Бүр аимшигтай үнэтэй байна. Өчтөр одоо нэг пяв хийдгээд байгаа юм бэ. 20,000 вон. Тэгэхээр ерөөсөө Монголоор нэг 55,000 вон төгрөг юм уу? Нэг пяв. Монголоор нэг пяв 55,000 төгрөг ойролцоогоор. Ер нь өмнө аяг үнэтэй юм байна. Тэгэл мэдээж ийм орчин үеийн хотод амьдрахын тулд тэр хэрээр олдог байх хэрэгтэй байх л та. За шууд метрогоороо аэропорт явчих юм байна. Тэгээд миний буудсан буудлын хажуухан шууд аэропорт руу чиглэлтэй тийм шуумн эд мэнэ метроны. Тэгээд орж явж байна. Ста амар юм аа ерөөсөө. Карта ямар нэгэн карта аваад эсвэл зааж өгөх шаардлагагүй. Зүгээр л банкныхаа картаар ингээд дараал ороод үйлчлүүлэхэд амар л. Тэгээд дэд бүтцэн маш сайн өгсөн байна. Энэ метро дотор нь яасан ч гоё метро. Oh. Okay. Thank you. За картаар болдгоо маань тэгээд тусдаа хэмжээнээс хэд болчих вэ? $115 гэхээр чинь за бас нэг 30 монголоор нэг 70-80-аар ч юм уу. Окей. Монголоор хэд юм бэ? $100 чинь нэг 50,000 төгрөг гэхээр 115 гэхээр нэг 60-70,000 төгрөг юм уу? Тийм байна. Тэгээд тэр удаа явд юм бол Хонконгоос шууд аэропорт руу гээд ингээд тикет худалдаж авч байна. Тэгээд тусдаа MasterCard дээр дарж орж болдгоо мэнэ яг энэ хэсэг нь. Яг энэ ч ингээд хурж ирээд бүх юм ойлгомжтой аэропорт гэж бичсэн байгаа. Тэгээд хэрвээ Octopus гээд ингээд метронд ашигладаг карт нь байхгүй бол тэр цаана харагдаж байгаа бүхэгээс нь очоод ингээд карт худалдаж авд юм байна тусдаа. Зөвхөн аэропорт руу явдаг карт гээд энэчнээс шууд ингээд суугаад ямар нэгэн зогсолт байхгүй. Одоо би энэ Хонконгд байгаа тэгээд Kowloon Singing гээд airport гэж шууд очих юм байна. Тэгээд Asia World Expo гээд газар руу цаашаа нүгд юм байна. Тэр нь ямар газрын сайн мэдэхгүй байна. Тэгээд миний хувьд бол airport руу явж байгаа замдаа нэг 2 зогсох юм шиг байна. Амар юм аа. Бүх юм нь амар юм аа. Зүгээр буудлын хажуунаас шууд ингээд метронд орж ирээ. Шууд airport руу явчихна. Ямар нэгэн такси байрах, ямар нэгэн баахан дамжих шаардлага байхгүй. За метронд хүрээд ирчихдэг гэдэг.
өдрийн 2:30-аас нислэгтэй. Тэгээд эртхэндээ очиж чек мэкээ хийлгээд цүнх мөнхөө бэлдэхгүй бол миний цүнх ерөөсөө нөгөө нэг хувийн personal item гэдэг яг нөгөө биедээ авч явдаг цүнхнээс хэмжээ болон килограммаараа хамаагүй хүнд байгаа тэргээ цэгцэлж барьж авахгүй. За ямар нэг суудлын номер гэсэн үг доторх нь юм байна. Хангалттай бохгүй биш юм. Суудлын ийм үргэн. Гэл авч юм дээ. Йоо хүмүүс яаж амьдраад байгаа юм бэ? Таа шүү. Юм амьдралыг амар амарчилсан. Тэр ирээрээ бас хүнтэй маа. $115 чинь. Энийг харитаа одоо аэропорт руу яг таксид зочирснаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ метро гэхэд бас үнэтэй талдаа л. За. За таныг тарахчих юм. $15. Тэгээд Монгол руу солио хүмүүсийн юуг асуугаадсан never get солонгосын бүгш. Хонконг 110 Монголоос 50,000 төгрөг юм байна. Бороо удаж 50,000 төгрөгөөр яг хотын төвөөс аэропорт руу Хонконг гэдэг чи одоо нэг урд хэсэгт нь байсан ингээ тусдаа арал штэ. Тэгээд харуулъя. Энэ байгаа байхгүй. Биднээс одоо энэ арал дээр байгаа байхгүй. Хонконг. Яг Хонконг ч ингээ пурлтын хэлэхгүй энэ арлынх нь нэрээр хэлдэг юм билээ. Биднээс энэ Хонконг арал дээрээс яваад аэропорт нэнд байгаа байхгүй. За мэп дээрээс харуул энэчнээс ийш явнаа л гэсэн байхгүй. Бас хөргөн зайтай. Энийг ингээд метро тавьчихсан шууд. Энэ хотоосоо. Тэгээ замаараа бас энэ хэсгийн арлаараа дамжиж ингээд явдаг юм шиг байна. Энэчнээс гом аваад. So nice. Уни янзтай маань нэрээ. Шгүй амараа. За метроноос буугаад ирлээ. Тэгээд ийм нүсэр байгууламж байна аэропорт нь. Буухтаа ерөөсөө буугаал гарах гарцаар нь шууд гараа авцсан. Тэгээд доторх нь ерөөсөө харж амжааг байсан. Доторхоноос нэлээд том нүсэр онгоцны буудлаа байна. За ингээд чекин хийж байна. Ингээд автомат машин дээр. Тэнд очирж байгаа хаар гэдэг чекин хийгээд. Окей. Хүмүүс ингээд нэг хүн ингээд бүгд тусалдаг юм байна. Нөө автомат чек нь ерөөсө болсонгүй тэгээд оочрлоо зогсож байна. Тэгээд амар хүнтэй амар оочртой байгаадсан чи одоо нөгөө хятадын цагаан сар болж байгаа юм байна. Тэгээд хятадууд ингээд хөдөлгөөнд ороод амар их хүмүүс байгаа юм байна. Тэгээд миний билетийн үн буцхан жоох үнэтэй байгаадсан. Тэгсэн чи яг цагаан сарын үеэр авсан байна. Тэгээд ингээд харуул. Хүмүүс наа тэгэхэд ямар ч одоо төгцсөн онгоц манаас хоошлоо өччихөж очоод бас автобусныхаа билетийг бас захиалцсан байгаа. Тэгээд одоо амжих нь мэдхгүй байнаасаа. Тэгээ амжихгүй бол одоо Сөүл толгоонч таарнахта өнөөдрийн автобусны өөр цагийн билетүүд нь бүгд дууссан байсан. За нэг тиймэрхүү санаатай. Тиймэрхүү байдалтай. Цэцний буудлын дээр юм шүл цаллаа. Хонконгд ирсэн маань юм банши нэгдэж үзэх ёстой. Тэгээд энэ shrimp гэдэг сам орхотой банш тэгээд дахианы шүлтээр нэг юм хөө газар байна. Ард шууд ингээ онгоцны буудал харагдаж байна. За энэ
duty free-гээс нь нэг татваргүй барааны бүсээс нь нэг амттай юм ч юм уу нэг юм авчиг гэж харсан чи ерөөсөө одоо энэ бичэн гэхэд $170 гэхээр чинь $100 чинь хэд юм бэ? Бараг Монголоор 40-50 мянган төгрөг байгаа байхгүй $138. За энэ юу юм? Энэ минь хатаас нь free mark гинэ. Энэ гэхэд ингээд Монголоор 52 мянган төгрөг байгаа байхгүй юу? Түнгүүд энэ бичээ ингээд 168 гэхээр Монголоор 73 мянган төгрөг юм. Чипс юм уу юу юм бэ? Тэгэхгүй байна. Сүртэй зүйл аа биш л ах шиг. Тэгээд энэ бичээний цуглуулга гинэ нэг туулаатай. Энэ бүр 200 гинэ. 87 мянга. Ойлгохгүй нэрээсөө. За онгоцны буудлын дээр нэг юм төөрхөн төцөрхөө юм байна. Энэ чанаас нэг egg tart. Өндөртөө юу гэх юм лээ би сайн ч мэдэхгүй байна. Энэ нэг алдартай Хонконгийн. Энийг хамтлах гад авлаа. Йоо, энэ бол үнэхээр бүр гоё амттай байна. Хонконг дэрвэл заавал амсч үзээрэй. Бүр маш зөөлөн, чихэрлэг ингээд үүрсэн гоё юм байна хэвээр. Чизкейктэй ойролцоод тэгтээ хамаагүй гоё. Онгоцноос буугаад ирсэн ямар нэг асуудал гарсан юм шиг байна. Тэгээд хурж ирээд паспорт юм аваа. Паспортын чинь дугаар алга байна гэж байгаа шиг байна. Тэгээд ингээ бүрээд ирсэн ингээ байж. За Солонгост газартаа түрээд ирлээ. Тэгээд одоо онгоц маань угаасаа хоцрохгүй байж би автобусаа cancelсэн болсон байна. 8:45 автобусаасан тэгээд амжихааргүй байхаар нь за яах вэ гэж нэлээд эргэлзээдсэн чинь зүгээр 8:40 болж байхад би одоо immigration авч гараагүй явж байна. Уус амжихааргүй байсан байна. Наслаг башлагдаад. Тэгээд сөүлдөө хонхоор олчих шиг байна. Юу ч гэсэн байдлыг харъя та юу вэ? Гадаа бүүдгэр өдөр байна. Гэтэ байж байгаа цэлмхөөлгөө дээ. Умарцсан цас бороо байхгүй байх шиг байна. Сайхан дулаах өдөр байна шүү. За хүрээд ирлээ ингээд уулныхаа доо зогсоолт нь байна. За одоо ингээд дээш гараад энэ зүг рүү явна да. Тэгээд энэ ойр авыг харуулъя. Оо. Нөө энэ сая манай ажлын Солонгос. Энэ нүүр даарцсан чи ийм юм өгчнаа. За тэгээ ингээл дулаах үед бол энэ аваар ингээл хүмүүс гадаа мадаа юм зарал айгүй гоё уур амьсгалтай байдаг. Тэгээ нийлэн хүүхдэн хүрээд ирлээ. Моциклаа тавьчихсан. Ийм урдуура хаалттай каск авахгүй сая баг. Нүүр баг хөдлөхгүй нүг яаж. За уулаар ингээ гол орцдог аа. Өмнө нь би нэг удаа иржсэн. Тэгээд нэлээд өндөр талтай. Даж. Айгу юм метр энэ гараа юу? Альфаг юу? 870 м гинэ. Тэгээд жоохон өндөрийн өвд жоохон налуу талтай. Сайхан байна. Хүмүүс айгүйх гарч байна. За энэ уулан дээр манайхаар нэг бараг гүнжийн сүм гэдэг шиг лам амьдардаг. Тэгээд ингээд уулын ингээд гой сүм байдгаа. Тэгээд цагаан сар болгож байгаа гэд ийм юм хом өлгцэн баг шиг байна.
근데 хоёр туулаагүй ч. Өмчн 귀엽네. 귀여운데? Тэр хараа. Ямар өөр хоёр толоо. Хоёулаа ингээ гүйддэг. Яаш ич. Наашаа өөртөж ирээд. 귀여운데? Замынхаа нэг 30% баримцаа орж ирж байгаа шиг байна. Гэт явж байна. Нилээ өгсөн. Нарт сайхан гараад ирлээ. Шууны доо. Батсаар л. Ингээ мөстэй болчихжээ. Чулуунуудхан завсарлаа. Алтарчих гээд. 여기 얼어 있다. 맞아. 근데 애들은 골드를 더 좋아하잖아. 근데 잘 달아. 엄청. 나 그냥 여기 고마티하고 Дотроо жоохон нэмхэн гарцаа. Хөлрөөд тест. Ном нэт. Түр амраад байна. Оргил одоо тэр харагдчих үйл станцтай. 어때요? 힘들어. 힘들어. 아까 몇 퍼센트 왔어요 여기 지금? 70%? 70. 근데 이제 힘든 건 끝. За доотлын нэг жижиг оргил дээр нэрлээ. Үндсэн оргил нь одоо тэр харагдчих байна. Станцтай дээрээ. Одоо жоох үлдсэн гайгүй. Оо. Инчэнэс эхэлсэн одоо. Инчээ мотоциклаа тавиад. За аль замаар нь явсан. За энэнгээр явсан гэл. Тэгэд одоо байгаа нь инчээ байна. Одоо 500 м өгсгöd оргил дээр гарлаа да. Сайхан мана. Сэтгэл санаа сэргээд. 형 기분이 어때요? 뭐가? 기분이 어때요? 화장실 가고 싶어. 아씨. 아니 좋아. 좋죠. дээр нэлээд цастай альтернатив байна. 미끄러워? Микрофон. Тэр яаж буунаа гэж яриад л явж байна. За ингээд ойр хавийн хотууд харагдаж байна. Энэ одоо юуны станц мэдэх юм болоо. Энэ хараа. Зам зүгээр л юм. 하는데요. 괜찮아. 뭐야? 어? 그거 어디 있었어? 몰라 여기 떨어졌네. 아 있었나 봐요 그러면. 아 энэ юу юм бэ? Долгион цацдаг. Станц юу гэдэг лээ? Долгион цацдаг цамхаг юм байна. ТV, МВ, радио тийшээ орж үзнэ. Оо уулын өрөө дээр гараад ирлээ. 출입 김제라는데. 오늘 날씨 좋네. 스울린 샷. 자, нөгөө нэг долгион цацдаг том антен юм уу цамх гэж хүрээд ирлээ. 거기가 아직 갈 수 있구만.
Юу ч харагдахгүй хин одоо хөлтсөн юм уу яас. За ингээд дурангаар харуулъя. Араа юу вэ? 일로 봐요. 보여요. 딱 기억 나올 곳만. 좀만 잠시만요. 와, 진짜. За амжилттай гараад ирсэн. Муагсан 790-аар. харагдаад энэ цаана уулсууд сайхан байна. За энэ харагдцууд энэ 100-ны цагт ингэж харагддаг байна. Ингээд уулнуудын нэрнүүд байна. За энэ манай ингээд миний амьдрал хот харагдаж байна. Тэр харагдаж байгаа юм л та. Энэ доор нуур байна. Солонгосын хуучны юм гар бичвэр таталбар зураг мураг тэр ингээд уулсыг ингээд цаашаа ингээд цайруулаад ингээд цэнхэр түлээд ингээд яадаг. Солонгос уулс ихтэй газар бас. Одоо ингээд харагдчихж байгаа цаашлах тусам ингээд өнгөнд бүдэгрээд байгааг уулнууд тий. Жохон бараан басна цэнхэр ингээд бүр хамгийн цадлах бараг харагдахгүй шүү дээ. 뭐 이런 식으로 갖다가 받치는 거예요. 내가 바로 골가가로 보친대요. 그냥 먼저 가요. 나라 이때 이셔 요와도 바로 зүгээр нэслээ. 방법이 없다. 일로 가야 돼. За битээр уулнаас буугаад ирлээ. Нэг магшаар дэддэг юм санагдав. Цэглээ үүднэд төрөөд ирлээ. Шорч нэг магшаар дэдээд гэрийн зүг явъя да. За хөдлөе доо.